Зар мэдээ сурталчилгаа сонины хамт олонны зүгээс энэ өдрийн баярын мэндийг хүргье та бүхэнд. Зар мэдээ сонин 19 дэх жилдээ зар сурталчилгааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ба жил бүр бид нар үйлчлүүлэгч хамтран ажилладаг борлуулагч нар ажилтнуудынхаа дунд уралдаан тэмцээн зохион байгуулдагаас энэ жилийн хүрээнд бид нар маш олон ажил хийсний нэг маань гадаадд аялах эрхийн уралдаанд тэмцээн зохион байгуулсан. Энэ уралдаан тэмцээнд маань манай редакцийн хамт олон болон сонин борлуулагч нар маань оролцсон, түнчлэн хамтран ажилладаг байгууллагуудаас бас төлөөлөл болон тус гадагшаа явах аялалд маань оролцсон байгаа. Энэ аялал маань 2014 оны 11 сарын дундуур Улаанбаатар, Бээжин, Ирээн чиглэлд аяллыг зохион байгуулсан. Тус бүрэлдэхүүнд болохоор 10 хүний бүрэлдэхүүнтэй аяллыг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд бол манай байгууллага редакцийн зүгээс 4 дахь жилдээ гадаадд ажиллаж байгаа аялал байсан. Манай байгууллага бол бусад байгууллагын онцлог нь гэвэл дотоод үйл ажиллагаа болон гадаад чиглэсэн маш олон үйл ажиллагааны нэг маань энэ болж чадсан гэж үзэж байна. Гадаадд аялах эрхийн уралдаанд амжилттай оролцсон, хамтран аялсан та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе. Хамтран ажиллагч байгууллага болон борлуулагч ажилтнуудын дунд зохион байгуулах уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Түүнчлэн шинэ оны баярын мэнд хүргэе. Эх ондоо ажил үйлстэй, амьдрал хөдөлмөртэй өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Зар мэдээ маань вебсайтын хувьд одоо зар мэдээ сурталчилгаа сонтой албан ёсоор 2014 оны 10 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж эхлэв байна. Бид хэрэглэгчтэй ойлгомжтой ойр дотоод байлгах үүднээс зар өгөх болон зар үзэх системүүдийг одоо маш энгийн хэлбэрээр гаргаж шийдэж гисэн байгаамаа. Мөн одоо вебсайт дотроо шинэ орон сууц булангийн ажиллаж эхлэв байна. Шинэ орон сууц буланд маань бол Улаанбаатар хотод төдийгүй Монгол улсад баригдаж байгаа болон одоо баригдаж дууссан шинэ орон сууцнуудын мэдээллийг зурагтай, дууд үрстэйгээр оруулж өгснөөрөө одоо дэлгэрэнгүй оруулж өгснөөрөө бусад вебсайтуудаас онцлог давуу талтай болж өгсөн байгаамаа. Мөн одоо вебсайтын төлбөртэй зар сурталчилгааны хэсгийн одоо зар сурталчилгааг бид мэдээллийн олон сувгуудаар сонин болон одоо телевизүүдээр тогтмол цацж өгснөөр таны зар сурталчилгаа одоо хэрэглэгчд хүрэх хүртээмж нь илүү их өргөн болж өгснөөр бас давуу талтай болж байгаамаа. За эдгээр ажлуудыг маань Монголын сайтын холбооноос бол үнэлцэгнэн биднийг холбооныхоо тэргуун шагналуулах одоо цахим мэрэгчлөө цахим элч зэрэг олон медалуудаар шагнаж урамшуулсанд бид маш их баяртай байгаа. Ингээд та бүхэндээ шинэ ондоо эрдэм мэдлэг, эд баялгаар дүүрэн, өвчин зовлонгүй, эрүүл энх байхыг хүсэн өрөөж одоо шинжлэх ухаан мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваарай гэж хүсэн өрөөж байна. Бизнесийн байгууллагын чухал төлхөөр нь зар сурталчилгаа гэдэг. Бид 19 жилийн турш цаг үетэйгээ зэрэгцэн хөгжиж зах зээлд шин бүтээгдэхүүн үйлчилгээгээр хувь хүн болон албан байгууллагын зар сурталчилгааг түгээдэг гол сувг нь болж чадлаа. Зар мэдээ сонин брэнд нь зар сурталчилгааны 8 сувг 35 нэр төрлийн бүтээгдэхүүнээр хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа мэдээллийг түгээсээр байна. Бид 2015 онд баярлалаа багцын цоошин үйлчилгээг гаргаад байна. Энэхүү багц нь таны цаг хугацаа зар сурталчилгааны зардлыг хэмнэх сонгодог үйлчилгээ болох юм аа. Энэ нь та нэг дор сайт, сонин, телевизээр реклам сурталчилгаа мэдээлэлээ хүргэх боломжтой болно гэсэн үг ээ. Бид жил бүр шилдэг түнш 60 байгууллагыг тодруулдаг байгаа. Суглаа явуулан гадаадд аялах эрхийн бичиг болон бусад урамшуул олгодог уламжлахад таатай байна. Ингээд зар мэдээ сонинтой хамт байсан нийт харилцагч, үйлчлүүлэгчид өмнө нийт ард түмэндээ шинэ оны мэндийг хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зар мэдээ сурталчилгаа сонины их бэлтгэлийн албанаас их бэлтгэгч буян жаргал байна. 2014 он зар мэдээ сонин болон зар мэдээ сонины их бэлтгэлийн албаны хувьд онцлог зүйл нэлээд олонтой болж өнгөрлөө. Тухайлбал Монгол улсад манай зар мэдээ сонин анх удаа 150 нүүр хийлэгдэн гарсан төв хүмүүс бас тохиолдлоо. Зар мэдээ сурталчилгаа сонины 99 дугаарыг хэрэглэгч уншигч та бүхний гар дээр хүргэхэд бид нэр хичээн ажиллаж
амжилттай та бүхэнд бас хүргэжээ. Аливаа нэгэн хэвлэл мэдээллийн салбарын ажилтны ардталт үргэлж их бэлтгэлийн алба тэр дундаа одоо их бэлтгэгч дизайнеруудын үүрэг аваад бас чухал тооцогддог. Анхны зар орж ирэхээс анхны үг текст орж ирэхээс тухайн бүтээгдэхүүний хэвлэгдэх хүртэл хариуцлагыг үүрч тэрний загвар дизайн дээр ажилладаг гэж би боддог. Тэгээд энийг хариуцлагатай үйл ажиллагааг хийх явцад манай захирлч гэсэн бид нарт юу хэлдэг. Нэг зарын цаана нэг хүний амьдрал явдаг, нэг хүний ажил явдаг. Тийм учраас та бүхэн чин сэтгэлээсээ ажиллахыг хичээгээрэй. Тэрний загвар дизайн дээр ч гэсэн тухайн хүний үзэл бодлыг оруулж бас тухайн хүний сэтгэлийг ч бас ингэхэд чин сэтгэлээсээ та бүхэн хичээж ажиллаарай гэж бид тэрс үлдгөө. Тийм учраас бид өнөөдөр 99 дугаарыг та бүхэндээ хүргэж өнөөдөр эх онтойгоо бас золгох гэж байгаад бас баяртай байна. Тэгээд энэ бас бодом цаашаа ашиглаад нийт хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг их бэлтгэгч нар, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, арын албан зохистой бүхэл ажилтнуудаа та бүхэнд бас шинэ жилийн мэнд хүргье. Шинэ ондоо сайхан өнгөрүүлээрэй. Шинэ оны мэнд хүргье. Зар мэдээ сониноос хэрэглэгч болон үйлчлэгчдэд дэмжсэн олон урамшуул хөтөлбөрийг үйл ажиллагаанд хэрэглээ болгон нэвтрүүлсээр ирсэн. Үүнээс дуртахад 1996 оноос одоо хүртэл өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 10-15% хөнгөлөн үйлчлүүлэх юм эрхийг олгосон. Мөн одоо редакцаар үйлчилж байгаа хэрэглэгч нартаа зориулан 10% хөнгөлсөн картын үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээгээр тухайн одоо хэрэглэгч маань өгөн зар байнга өгдөг хэрэглэгчдийн тохиромжтой юм үйлчилгээний карт байгаа. Мөн хар болон цагаанаар зараа өгч одоо өөрийнхөө үйл ажиллагааг рекламдуулдаг хэрэглэгч нартад зориулсан 10-д 1 гэсэн хөнгөлөлттэй мөн үйлчилгээ байгаа. Мөн өнгөт рекламаар зараа өгдөг хэрэглэгч нартаа зориулан одоо тухайн дугаар дээр өгөн зар болон хүрээтэй зар тэгээ тухайн дугаарынхаа сонинг авах юм хөнгөлөлт байдаг. Тэгээ үүнээс гадна хэрэглэгч үйлчлэгч нартаа зориулан суглаад хөтөлбөрийг зохион байгуулдаг байгаа тогтмол. Тэгээд удиралд 100 азтан, жилд 400 азтан тодорхойлдог манай байгууллагын давуу тал болж байна. Мөн хэрэглэгч үйлчлэгч нараас гадна манай байгууллагатай хамтран ажиллаж зар мэдээ сонингоо ард түмэндээ түгээж байдаг борлуулагч нарыгаа мөн дэмжин ажилладаг. Дотоод болон гадаадтай аялах, одоо сургалт үйлдвэрлэх гэх мэт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан хамтран ажиллаж байгаа лээ. Ингээд нийт Монголынхаа ард түмэнд болон ажлынхаа хамт олонд ирж буй 2015 онд эрүүл энх аз жаргалтай байж хамгийн сайн бүхнийг хүсье. Та бүхэнд бизнесийн өндөр амжилт хүсье. 1919-4 лавлах төвийн хувьд 2014 он амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрч байна. Бидний сонгон үйлчлүүлж урам зориг хайрлаж байдаг, урагшаа тэмүүлэн ажиллахад урам зориг хайрлаж байдаг хэрэглэгч та бүхэндээ бид үргэлж талархаж явдаг. Бид 1919-4, 15-19-4 тусгай дугааруудаараа Монголын зар сурчлагын хамгийн том сонин болох зар мэдээ сонинд 24 цагийн турш таны зарыг хүлээн авч нийтэлдэг байгаа. Хамгийн сүүлд нэвтрүүлсэн шинэлэг үйлчилгээ гэвэл манай хамгийн их хандлттай зар мэдээ цэгийн сайтад та 24 цагийн турш өөрийн зараа байршуулан өгөх бүрэн боломжтой. Ингэж өгснөөр та таны зар шууд зар мэдээ цэгийн сайтад байршиж хамгийн олон хандлттай сайтад байршин түмэнд илүү хурдан хүрэх бүрэн боломжтой юм. Ингээд ирж буй 2015 он та болон таны гэр бүлд эрүүл энх аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн өрөөе. Телевиз үзэн суугаа нийт Монголынхаа ард иргэдэд шинэ оны мэнд хүргье. Манай зар мэдээ сонингоос борлуулагч нарынхаа дунд Happy Small 2014 уралдааныг зохион байгуулж супер азтангууд Бээжин хотоор 7 хоног аялаад ирлээ. Супер азтангуудтай болон борлуулагч нартаа ирж буй 2015 онд эрүүл энх аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсээрээ. Зар мэдээ сони хамт олноос.